Hello guys, Zairo байна. Өнөөдөр мэдлэгээр би Anos-ийн Melee style буюу Demon King гэх Melee style-ыг авч туршиж үзэх бөгөөд бичлэгэнд ордог. Би сая тэгээд Demon King амар олон аллаа. Тэгээд Imperial Mark нь унжихгүй. Тэгээд одоо явж айдна авцгаа. Энд одоо хэрүүлэх зүйлүүд нь харагдаж байна. Calamity Gel 65 хамгийн эзэн үлдээгөөт класс. Тэгээд авчлаа. Би sword гэж бодсон чинь Melee байсан байлээ. Одоо явж damage entry-н одоо сайжруулъя. Одоо Jodgaming Slender энэ тэрэг юм хайгаад байгаа. Jodgaming Slender яваа. Тэгээд Passive эхлээд хий. За одоо ойлгохтойгон шиг Passive юм болоо. Ер нь Berserker хэрэг болно. Berserker-ыг л би юу нэмэд. Надад Berserker нэг inventory байгаа. Eclipse мөнчтэй юм. Тэгтээ Eclipse авахгүй би. Амар damage нэмэр муу. Одоо нөгөө Demon King би 10 болгоё. Би одоо материал нь урчихгүй гэд хөрөх болов гэд мөр амар санаа зовиртай. Тэгээд би ер нь дараагийн бичлэгээр Noob Pro хийх юм уу гэж бодож байна. За одоо damage өгсөн. Тэр энгийн цэвэрлэлт нь 43 сая. 705,000. Би скет нь болохоор 235 сая. Скетийн би бүрэн оноо. 177 сая. Damage өгч байна. Одоо скетийн болт юм байна. Сая critical орчлоо 378 сая. Одоо үе скил нөө амар сэлэр оноо. Миний утсыг бүр гацтран. Нэг бэлжан 949 сая. Юм зүгч байна. Скил. Алхаж байгаа юм. Цацаад дэлхийн харагдана. Миний энтертэйгээ цог дэмжлэг шиг боллоо. 2 бэлжан 716 сая. Тэгээд энэ хүртэр миний бичлэгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд би хэлсэнчлэн дараагийн бичлэгээр Noob Pro хийх болно. Тэгээд одоо бараг миний дараагийн бичлэг 1 цагийн дараа орох байх. 1 цаг ч юм уу 2 цаг ч юм. Тэгээд одоо дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай. Тэгээд төгсгөлөө өөрөө хийсэн эдгээр болох ч гэдэг. Баяртай.